Арьсны асуудалтай хүмүүс амар их байдаг штэ. Одоо бата мата гардаг, эсвэл одоо ингээм юм туурдаг, тэ ингээл өглөө басаад ирэнгүүт ингээл амар их юм гарцсан байдаг мэдэг. Нүртэй хүмүүс амар их байдаг дээ. За тэр хүмүүс жоохон ч гэсэн анхаарлаа хандуулаад сонсож байгаа энэ рилиг яагаад гэвэл би жоохон ч гэсэн тусгаалах юм ярьж өгье. Яг үнэндээ бас л нөгөө сахартай ч холбоотой ойрхон байна. Бүх юм ер нь аль жоохон сахар руу чиглээд байна. Уучлаарай. Гэтэ үнэхээр үнэн. Юу идэж ууж байгаа чинь маш хамаатай. Юу идэж ууж байгаа, хизээ яаж идэж ууж байгаа чинь маш хамаатай болчиход байгаа. Тэрнээс ингээд ямар ч хоолны дэглэм барихгүй, ямар ч одоо ингээд ямар ч цензур байхгүй, юу хүссэнээ хамаагүй авч идснээ маш үнэтэй одоо коллагентэй, юутай ийтэй гэл бүтээгдэхүүн гаднаас нь хэрэглээд яг үнэндээ бүх шалтгаан дотроосоо байтал гаднаас нь ингээд байдаг те хүмүүс. Тэнгууд бид нар тэр маш их үнэтэй одоо гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд мөнгө зарж байгаахаа оронд заяа. Зүгээр л юу идэж ууж байгаагаа л бодчихол юм бэлээ. Ер нь бол. Гэтэ яг бүх хүнд энэ ингээ нөлөөлнө гэсэн үг биш. Гэхдээ та үнэхээр ингээд маш их юм хэрэглээд нүур чинь сайжрахгүй байвал сахараа багасгаж үзээрэй. Тэгээ багасгахтаа сахар одоо орсон одоо жимс сахартай бүтээгдэхүүнүүдийг гэн хэмжээгээр хоолны дараа десерт байдлаар ингээ жоох идэ.